Дараагийн мэдээг танилцуулъя. Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх тус улсын ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг гаргасан байна. За тус улсын ерөнхийлөгчийг огцруулахтай холбоотой асуудлууд 100 гаруй хоногийн туршид хилэлцэгдсэн. За ингээд үндсэн хуулийн шүүхийн 8 гишүүн тухайн асуудлыг авч хилэлцсэн. За ингээд бол одоо тэд бол үндсэн хуулийн шүүхийн шүүгчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бол үндсэн хуулиар олгоцсон эрхээ уруулан ашигласан гэж үзэж огцруулах шийдвэрийг гаргасан байна. За ингэснээр бол түүнийг одоо шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлагатай болж байна гэсэн үг. За үүний тулд бол 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн явуулах ёстой. За ерөнхийлөгч асан Пак Гинег бол 2017 онд бол огцруулсан. За энэ хүү жишгийг авах юм бол үндэслэх юм бол энэ удаагийн санал хураалтыг 6 дугаар сарын 3-ны өдөр явуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За ийм нөхцөл үүссэн учраас бол сөрөг хүчин болох Солонгосын ардсан намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр бас ихээхэн анхаарч байна. За Солонгосын ардсан намын хувьд бол тус намаас намын дарга Ий Жин Мёныг бол ерөнхийлөгчөд дэвшүүлэх төлөвтэй байна. Хэрвээ энэ сонгуулийн хувьд намын дарга Ий Жимён бол нэр дэвших юм бол намын даргийнхаа суудлаас бууж за анхан шатны сонгуульд оролцож өрсөлдөх ёстой. За харин эрх баригч ардын хүчний намын хувьд бол нэлээд хүндрэлтэй байдалд гарч байна. За нэгдүгээрт бол импичментийг баталсан шийдвэр гаргаж байгаа явдал нь бол Юн Сокёлыг дэмжиж байсан хүмүүсийг одоо тус намын эсрэг эргүүлэх ийм нөхцөл байдал үүснэ. За тэд нар бол одоо Юн Сокёлын дэмжигчдийн ихэнх нь бол ардын хүчний намыг ерөнхийлөгчийг хамгаалж чадсангүй гэж буруутгаж байгаа. За харин ялангуяа энэхүү буруутгалыг гол хүлээн авах хүмүүсийн хувьд бол сүүлийн саруудад гудамжинд гарч жагсан хатуу ширүүн эсэргүүцлийн ийм бүлгүүд бий. За үүнээс зайгаа барьж эхэлсэн төр удирдагч Кван Сон Се за мөн төлөөлөгч Кван Сондог зэрэг хүмүүсийн хувьд бол улс төрийн том цохилт авах магадaltaй байна. За ардын хүчний намын хувьд бол бас энэ сонгуульд бэлтгэхийн тулд бол энэ ард иргэдийн тус намын эсрэг байгаа уур хилэнг жолоодох шаардлагатай болно. За мөн импичментийг дэмжигч хууль тогтоогчид Юн Сокёлд үнж хിവэр үлдсэн хүмүүстэй зөрчилдөж за тэгээ нам дотор бол хинэн одоо манлайлж удирдах вэ гэдэг томоохон өрсөлдөн өрнөх ийм төлөвтэй байна. За ямар ч тач бол Өмнөд Солонгосын улс төрийн уур амьсгалыг тодорхойлох энэхүү үйл явц бол төгсгөл нь бол ямар ч байсан шийдэгдлээ. За үүний дараагаас эхлээд улс төрийн намууд хооронд бол дараагийн ерөнхийлөгч хэн байх. За улс төрийн сонгуулийг одоо энэ улс төрийн эдрэттэй хямрал бүхий нөхцөл байдалд явуулах вэ гэсэн ийм асуудал тулгарч байна. За үүнийг бол амжилттай явуулах боломж бол Өмнөд Солонгост бий гэж харж байна.